Энэ удаад Идун Хуг Виа жанрын гол дүрдэн тогсон акшн комеди драмаг сонирхолж байна. 2021 онд гарсан уг драма нийт 12 ангитай бөгөөд амжилт төлсөн ёс суртахуунгүй цагдаа болон шудраг осын төлөө газуурлаа зүтгэх хоёрын адлын явдлыг өгүүлдэг. Гэхдээ яг бодит үнэн болсноос чинь тис өөр байх ба энэ хоёрын хооронд ихэндээ маш их зөрчил гарах хэдий яваандаа үнэхээр галзуу болов шудраг баг болон маш том хэрэгүүдийг илрүүлдэг. Нэг өвлөрөөр дүрсэлбэл Bad and Crazy бол адреналин дүүрэн акшн драма ба үнэнтэй нүүр тулахын тулд хүн юу тулах шаардлагатайг харуулах мэт. Ямар ч тач энэхүү recap-аар эхний партыг оруулж байна. Хэрв акшн, romance, charisma асгарсан гол дүрүүдэд дуртай бол энэхүү драмаг алгасалгүй барьж аваад үзээрэй. Ингээ лайка дараад бүгдээрээ бичлэгээр өгөө орцгоо. Кино маань манай гол зөр тулааны ринг дээр нэлээд цусамжтойгоо холилдсон. Хэн нэгэнтэй зодлож буй зураглалаар эхэлнэ. Зодтолдох гэж ер нь химх нүдүүлж байгаа байхгүй юу? Гэтэл энэ зүудлээж таардаг. Ахгүй өчтөр нэлээд хэтрүүлсэн. Ванда тасраад унсан байсан л тэр. Хамаг хараалаа бараад өвхөл ханхлуулсан амтаа ахиж уухгүй гэсээр гарч машин дээр иртэл машин бүр хүн арахын эцгүй болчихжээ. Боож өхөлгүй яхаа. Тэгэл хитэн security нэрийг загнаал. Алив тэр машин юм болгосон галзуу новшиг оол гэсэн хамгийн хачнаа. Манай хүн өөрөө гэгээн дүрээрээ өөрийнхөө машиныг юучгүй болгож байгаа нэ. Энэ одоо юу вэ? За болио. Ёстой дахиж арих уухгүй гэж өгүүлсээр л нэг юм ажилдаа ирж байгаа. Манай гол дүрийг юу сууяал гэх ба айлгата тэмцэх хэлцээнд тэслэгч. Ажил дээрээ эргүүгүй юу? Экс нь хурч ирээд чимүү манай ахлагыг хорж байцаадаг хинбэ болоод ажлын тэр нэлээд асуудалтай эхэлнэ. Энэ экс нас хар тамхитай тэмцэх хэлцээ мөрдөгч байхгүй юу? Манай хоёрс халаад 2 жил болж байгаа хэдий адилхан цагдаа болохоор ингэж болов ажиллахаас үр яхав дээ. Хар тамхитай тэмцэх хэлцээ ахлах хамтрагч байгаа хөлд буруутгад байцаадаа сууж байгаа нэ. Түүний мэдүүлгээр бол очихт нь нэг гар хамтрагчийг алчаад зүгтах гэж байхад нь алуурчин санаандгүй алцсан. Тэгээ үүнийг яг санаатай юу санаандгүй юу гээл ингэ сууж байгаа. Эхэндээ адилхан цагдаа хүмүүс гээл их л найзрах байснаа сүүлдээ орог тавраа хамтрагчаа алдсан юм биш үү дээр айл толов. Энийг нь харсан хитэн дарга нар нь баярлаас үүд. Адилхан цагдаач цаагаараа энэ хэд хоорондоо нэлээд асуудалтай харилцаатай хүмүүс юм шиг байна. Дарганч наад зэрэг яг тэр чигээр нь хаачвал сайн шүү дэргээл харахад лав тийм шудраг сайн цагдаа нар хэд хэцүү. За ингээд урт өдрийн айлчаалаа тайлгаар нэг сайхан саун суваа. Яг суужид л гаднаас нэгэн мотоциклийн дуулаг улаан савь болсон залуу ороо ирхэн зэр. Гайхт юм байгаас тээ. Орж ирснээр бүр учиргүй зодоод эхэлнэ. Яг алах гээд байгаа мó гэхээр үгүй. Арай айлга шоглол байгаа гэмээр. Эцэст нь манай хүнийг зөхиөл оногчлаа. Гинт юу ч болоод байгаа. Үзэгдэл солигдоход нэгэн охин хүн хайж байна гэсэн зураг тууц нааж охийг залуухан эрүүлийн цагдаа олж тэд хэсэг арилцсанаа. Охины сургуу алгуулаа нэлээд одж байгаа ба хөөхөн охин аргаа ороо явж байгаа л энэ. Ойролцоох цагдаагийн газарт мэдээллийг нөгөө шалгуултал алга болсон хүнээр бүртгэгдсэн. Тэгээ энэ хэрэг дээр нь ажиллаж байгаа цагдаатай уулзахад танд юм уу? Гүү бол юм илүү их дуртаан дээ тэргээл үнэ хайнгаар. Угаасаа хар тамхины түүхтэй шороо оромжуулж исэн эмэгтэй зүр гэрээсээ хэсэг явсан байхгүй юу л гинэ. Нэг тоож байгаа шинжгүй. Охин эмээтэйгээ амьдардаг ба ээж нь байнга холбоотой байдаг байсан ч хэсэг хугацааны өмнөөс л огт сургаггүй болсон юм байлаа. Залуу цагдаач охинд ээжийг нь олж өгөх амлаа гэрт нь хөргөж өгж байгаа нэ. Хинч харсан үнэхээр сайхан сэтгэлтэй цагдаа. Саяхан нэлээд нүдүүлсэн манай хүн гараад ирсэн ажилчдын навц загнаал зогсож байна. Алуулах шахлаа гэж уурлаа штэ. Тэгсэн чинь танаас өөр орж гарсан хүн байхгүй дээ л гэсээр. Бүтж байгаа юм байдгүй бүр. Ер нь ойрж байгаа азгүйгээр мэрж зүс болоод байгаач ядчил ажлын бүтэмжтэй байгаа юм за. Одоо бол тушаал дэвх нь бат гээл ажилдаа ирлээ. Тэгсэн ажлынхын нэг нөхөр Porsche унж ирээл учргүй пэдэлзөө. Манай хүн юуныхын тушаал дэвших байх вэ? Төрөний нөхөр цагдаагийн газрын нэлээд том хүний дүү болохоор өөрийнх нь дэвшихээсэн тушаал дээр л оцсон болж таарнаа. Үүнийг нь мэдээ хямралгүй яах вэ? Суяол маань даргийнхаа өрөөнд дайрч ороод хэсэг агсарсан ч төгөөр илүү яах ч үлээ. Түүнийг мөнгөтэй айл төрөхгүй яасан юм л гин. Ялчгүй манай хүн тушаал дэвшихийн тулд эрэг дэрв хэрэг зүтгэдэгч хизүүхэн айлаас гаралтай дээрэс нь их сургууль сураагүй юм байлаа л дээ. За ингээл промошн булаалгачж байгаа. Энэ үед нөгөө залуу цагдаа маань хөөрхий алга болсон эмэгтэйг өрөөчлөө хайх гэж үзнэ. Нөгөө хэд нь хаяачтай орхиоч бид нар алга болсон муурал олж өгнөхөөс юм хүн хайх. Яг энэ үеэр нөгөө сургаггүй болсон эмэгтэй сүүлийн байршлыг тогтоосон талаар мэдж авч байгаа. Энэ л амьдрдаг байсан юм уу гэлтэй. Хөршүүдэн ч түүнийг сүүлийн үед харагдах байсан талаар дурднаа.
Цагдаа минь гэртээ байж байгаад осолцсон байж магадгүй юм бодож хаалгыг нь ч онгойлгоолдог. Энгийн ортол хүн байхгүй л байгаа гэмээр. Нойлын өрөөг шалгаа үзэхэд харин нэг л биш ээ. Ус зайлуулах хоолойнд эмэгтэй хүний цустай ус олдож байгаа нь. Тэгэхээр ямар нэг хэрэг болсон зайлшгүй болоод явчлаа. Яг нь үед хэрийг мөрдөж байсан өнөөх цагдаа орж ирээ. Ямар ч учир шалтгаангүй. Манай хүний бүр хим нүдж гардаг. Энэ бүхний ард ямар нэгэн байгаа нь тодорхой. Маргааш өглөө саяын мөрдөгч залуу цагдааг зодож танхаарсан хэрэг гээд суйлд хариуцуулж байгаамаа. Зоддог мөрдөгч нэг гишүүний үээлдүү болохоор л хэрийг суйлд өгж байгаа байхгүй юу? Наагур цагур хэрэг бадраахгүй айтайхан шийдвүлэх гэж л тэр. Энэ хэргийг нааштай шийджүүл түн тушаал дэвших боломж олдох учраас манай хүн гишүүн гэдэг нэрийг сонсоод дуун дээр нь л авч байгаа. Гишүүнтэйгэж уулзаж хэд бүхэлдэж явбал дүүгийн нэрийг шийдэж өгөхөөр явнаа. Залуу цагдаатай уулзаа. Чи яах гэж өөр хүний хариуцсан хэрэг дээр хочуудурж байгаа юм бэ? Хэдүүлээ би бинийхээ ажлыг хүндлээ идэргээл. Ямар нэг гомдлгүйгээр хэрийг хаачих санаатай. Хэргийн газарч очиж үзэхэд аль хэдийнэ нөгөө цустай хэсгийг нь цэвэрлсэн л байлгүй яах вэ? Манай залуу цагдаа нэг гомдолтой дооч биш. Хөрх энэ хэргийг л илрүүлж охинд ээжиг нь олж өгөх гээл байгаа. Буцаж очиод нөгөө зодог мөрдөгчтэй нь уулзнаа. Ёстой хийг өгээ яриад хаардаггүй. Заастаа энийг нааштай шийдчихвэл тушаал дэвших юмдаа гээл амаач имийгээд өнгөрлөө. Залуу цагдаа маань шантрахгүй алга болсон эмэгтэй гэрийг шалгасаар л. Энэ үед хөршийн эмэгтэй сэжигтэй зүйл харсан эдэр гэж гэртээ дуудаж оруулж байгаа нь. Овоо туслахнуудаа гэсэн гинтл өөдөөс нь чил бариад ойртол өөрийгөө алан малан дээр л тулав. Мөн цагдаас дутсан байгаа. Яахвд нөө мөрдөгч нь хийж байгаа ажил. Энэ залуухан цагдаа хэрэг нь ухаж түнхээд байгаа болохоор нэг мөсөн зайлуулж ийл гэсэн мэт. Суйвал хөрш эмэгтэй дээр очиж мэдүүлэг авахд нөгөөхөн бүр олигтойж үжилж чадахгүй шаваас. Энийг нь хараа боож өгш хана. Хүн асуудлын цэврэн шийдэж өгөх гээд байхад тэнийг хийхэ болцгоо л гэж байгаа. Гэртээ ирээд ийм хөгийн амтны тарсыг эзэгтэж удаач хэсэх юмарнаа. Бодон сууж байгаа нэм итгэл унтаад өгөө. Ингээ гинц сэрээ тартал нөгөө өөрөг нь химч зоддог залуу ахиа ирцэн хид мөрөж аваал ухаан алдуулчтай. Тэрээр сургаггүй болсон эмэгтэй нойлын өрөөс ирж байгаа нь. Энэ тэн цусны мөр. Энэ нэг гарын түнд ямар нэг зүйл хэлэх гээ ойлгоо мэт. Ингээд юу болоод байгааг ойлгохын завдалгүй бас дахиад зодуулсан. Ухаан алдаас ирэх үед гэртээ байхан зэрэг. Одоо бүр юун зүуд юун боддооч ялахаа болж байгаа. Маргааш нь мөрдөх залуу цагдаа зодсон хэрэг хэлэлцэгдэж байна. Ямар тааш дарамт шахалтаар энэ нэг хоёр юм тохироонд төрсөн. Нэг нь л араа үрийн 80 хаалгатай штэ. Энэ хэрэг бараг залуу цагдаагийн буруу болоод дуусчаагүй л их юм. Залуу маань эмэгтэйн гэрт очиход аль хэдийн бүх юмыг гаргаж засвар хийж байхан зэрэг. Энэ дунд л уг сэжүр байхаас юм. Юу ч чадаагүй дэ гимшин ядахнаа ээжийг нь охиндоо авсан бамруу шиг ч болов аваач өгөх санаатай. Үзэгдээс солигдоход нөгөө гишүүний охины төрсөдөр болж байна. Соёл маань ч нүрчлэгт өргөцсөн байдаг. Харахад гэр бүлтэйгээ сайхан харилцаатай, хүүхэдтэй халамжтай сайн аав. Манай өмбөр гишүүнийг харахаар л хүнээ очно. Ингээд охиныхон төрсөн өдрөст ирсэн зочид дунд камертай бамруулж бэлгэлсэн байгааг хараад тэр нэг зүйлийг сандаг. Яг үнэндээ энэ гишүүн сургаггүй болсон эмэгтэй болох Пак Юнатай амаргийн харилцаатай байсан болж таарч байгаа. Энэ галзуунаа согтуудаа зодсоор байгаа л алдсан байгаа байхгүй юу? Тэгэл үеэлдүүдээ хэрийг хариуцуулсан. Харин тэр үед охиндор нь бэлгэнд ирсэн камертай бамрууштай төстөө бамруулш тэр гэрт байсныг санаж байгаа нь. Нөгөө бамруушийг манай залуу охинд аваач өгөхөр очиход охины гэрийнх нь нөөсөн байлаа. Шинэ гэрийнх нь хаягийг асуусан ч халгаасангүй. Ийхүү буцаад явах замдаа санаандгүй бамруушийг унгаж энэ үтэл чихмэл дотроос мемори карт олох нь тэр. Ерөнхий ойлгон хар урдаараа яаран гэртээ ирээд яг бичлэгийг үзэх гэхэд аль хэдийн гишүүний биелдүү олоод ирсэн байлгүй яах вэ? Одоо л нэг мөр дуусгахаар шийдсэн. Мемориг авч цус нүчтэй нь холтол зодоод бензин асгаж тэр чигтэн дуусгах гэж л байгаа. Энэ мөр ахыгаа иргэд дарах гэж цагдаа болсон юм аа хаашаа. Энэ үед таксин сууж явсан суяал маань архиндаа халуураа унтаад өгвөө. Сэрсэн чинь дахиад нөгөө дуулахтай залуу. Одоо бүр тэсгээ байна штэ. Тэгсэн чинь угаасаа ягаж барахааргүй юм байна. Ингээ хэсэг барьцалдаж байгаа түүнийг нэг тийч чирээл орчлоо. Манай хоёр хаалгын нэгтээ зэрэгцэн шууд байшин дэлбэрхэн тэр. Дуулахтай залуу түүнийг хийс эрэхтэй уучлахгүй л гэж ингээд байгаа. Залуу цагдаа маань ухаан орохгүй. Суялж байшин дахин нэг удаа дэлбэрэхээс өмнө арайлгаж амжин залуу цагдааг явардаг. Ийхүү энэ бүхний дараа би түүний царайг анх удаа харнаа.
Суяал маргааш нь эмнэлэг сэрнэ. Сэрсэн найрууд бол залуу цагтаа дээр очих бөгөөд азар амьд байх нь тэр. Хичнээн амьд чиглээ би энэ нилээнд хараа байж таараа. Ийхүү өчтөр юу болсон талаар сураг гаргачих санаатай дуудлага өгсөн хүнтэй очиж уулзаад мөн л томтой мэдээл олж чаддаггүй. Айгуу хэцүү. Нөгөө мөрдөгч гишүүн хоёр ч одоо нотлох баримтыг гартаа аль эдийн оруулсан. Явж явж энэ л хамаг асуудлын үндэс байсан юм байлээ. Бүр нэг чөтгөрлөг. Үзэгдэл солигдоход суяал учир нь мэддэггүй асуудалтай нэр утгалцсан гээд даргаасаа баахан ирүүнэн шүл амсаж байна. Яасан ийсэн юутай оролцсноо тодорхой болохгүй бол юу нөгөө тушаал дэвших. Уг нь ярил хүний юм аварсан баатрих ёстой байх чинь цэрийн бүр тоож байгаа шинжаалга. Суяал хамт ажилладаг цагдаад дахин дуулга өмсөн залуугийн талаар ярьсаар л байсан болохоор нөгөөхөн бүр аргаа бараа сэтгэл зүйч рүү явуул гэж байгаа. Арайч бас юуг галзуурсан байдгийг гэж бодсон ч ядчил нойрны юм авах санаатай явж л байгаамаа. Тэгсэн угаасаа энэ сэтгэл зүйч яа чад. Олигтой ярих юм байсангүй нойрны имэйл аваа явлаа. Одоо тэгээ дуулгатай залууг олдоггүй юм бол өнөөг цаадагийн араас л явна штэ. Ухаан орхыг нь хүлээгээс суух боломжгүй болохоор нэг алхмаар мөрдөн эхэлж байгаамаа. Сүүлд явсан газраар нь хайж үзэхэд Пак Юнагийн гэрт ирээ явсан болохыг л мэдэж авч байгаа. Яалчгүй л яаж игээд Пак Юнагийн хэрэгтэй огтлолцож л байгаа. Түүнийг хайж өгөх зургтай хуцыг харнаа. Залгаа очиход замдаа охинтой таарж байгаа нь. Цагдаа нар одоо хүртэл олохгүй байгаа болохоор хөөрхөн охин ээж нь зүгээр түүнийг орхио явчих дээ л гэж боддог. Намаа хаяа зүгтсэн бол хайхгүй байж болно л гин хөөрхий. Харин гартаа зүүсэн дөрвөн навч цэцгийг ээжийн минь хайх гэж чадлаараа хичээсэн цагдаа хагад өгөөш л гэх юм тэр. Эдгээрийг сонсон суяалын сэтгэл имтгэлгүй яхав. Тушаал твшгээс өөрзөл боддгүй мүү гэсэн бас үгүй ээ. Ээж нь үхсэн амьд нь мэддэхгүй. Түүнийг хайж исэн цагдаа ч имлэгт өглөө төвч байгаа гэд яавч энгийний хэрэг биш. Ингээл учрыг нь олох санаатай Пак Юнагийн байрныхан зогсоолын камерыг шүнжэнгөө л ухаж суудаг. Эцэст нь тижээр амтан чанарладаг машин орсныг олох ба сурчлагаа дээрх дугаар нь ч хоромч байхан зэр. Энээс нэг сэжиг үнэртэй эхэлж байгаа. Ямар ч замын камеруудыг шүүсээр сүлд явсан замаар нь олоод ирлээ. Ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэмээр их л сонин газар. Ороод үзэхэд нэг ажилтнанд байж явах ба манай хоёрыг эвтэйхэн ам дагуулж байгаа л зогтчлаа. Энэ нэг танхаачуудын үйл ажиллагаа явуулдаг газарлаас мол таарч байгаа. Тэр машиныг нээж үзэхэд саяхан шатаасан гэлтэй их хэмжээний үнс. Энэ нөгөө мөрдөгч хідэн танхаачууд дээр нь цагдаа нар ирснийг сонсоод хэсэгтээ чимээгүй алга болцгоо хил даваад зайлгаж байна. Машинаас олдсон үнсийг шүүх шинжилгээнд өгөхөд хүний үнс гэдэг нь батлагдана. Хинийх вэ гэдгийг нь олохын тулд цааш нь ДНК шинжилгээнд явуулах хэрэгтэй. Пак Юнагийн төрсөн дүүгээс нь шинжилгээ авахар ирсэн байгаа байхгүй юу? Тэгсэн энэ дүүн гэж хогьянгаар эгч нь хэрвээ өгсөн бол амь насны даатгалыг нь одоо авч болох өдөр. Охин л их өрөвдөлтэй. Манай хоёрыг явахад араас нь гарч ирээ. Ээжийн талаар асуухад дааш түнд хэлэх үг болдохгүй. Ээж нь хайж исэн цагдаа бэрцээ. Тэгэхэр таньч бас муу зүйл болж магадгүй. Одоо дахиад хайхгүй байж болно гэх их өрөвдөлтэй. Хөөхий дүү эцэст нь ДНК шинжилгээний хариуц гараа Пак Юна нас барсанд баттай болдог. Энэ тэгэхээр хүн амны хэрэгэл болж таарж байгаа. Тэр цагдаагийн зүв байсныг сая л нэг юм ойлгов. Харин одоо хэрэгтнийг яаж олж барих вэ? Суяал энэ үед зарим хүргэлтийн ажилчид дуулган дээр камерт явдгийг санаж залуу цагдаагийн гэрээ ойролцоох хоол хүргэлтийн ажилчдын камерыг шүүж үзэх нь тэр. Тэнд нь өнөөх мөрдөгчин дөрөөрөө гараа хэрэлгүй яхаа. Угаасаа л энэ бүхний ард энэ муу л байсан байж таараа. Ингээ нэг мөр байраа зүйл дуусгахаар л болов. Гэвч энэ мэдээтэй зэрэгцэн залуу цагдаагийн гэрээс Пак Юнагийн цусны толботой хотоо олдсон гэн зэр. Үүнийг сонсоод ёстой юу хуцаад байгаа л гिचмээр. Ямар л алуурчин хүн алсан нотлох баримтаа гэртээ нугаа байж хавдэ. Угаасаа энэ новш хийсэн хэрэгээ түн тогч байгаа нь л хэлдэг. Туслах цагдаа нь чим үү ичдгүн новш идэргээл бөөн зодоо. Дарга дээрээ очиод хүн гүтгэж хуурамч нотлох баримт үйлцэн тайлбарлаад одоо хүлээж авахаасаа нэгэн өнгөрсөн. Гишүүнтэй холбоотой асуудал болохоор чи энэ удаад ингэ болчих гээл гуйхаас үрээ яхав. Өөрийнх нь тушаал дэвшгэр болсон бичгийг ч түнд харуулнаа. Хөөхий уг нь энэ мөчийг их удаан хүлээсэн дээ. Гэхдээ ийм зүйлийн төлөөс нь хэмээн яа санах вүлээ. Гин бурууг нэгэн сайн цагдаа хэрэг тунахыг ингээ зүгээр хараа суух нь өөрөө дэндүү хэцүү гэдгийг би яс махаараа ойлгож байгаамаа. Энэ хороогийн хамгийн адгийн амтэн л болсон мэт. Ийхүү Пак Юнагийн оршуулга ёслолч болж өндөрлөдөг. Суяал түүний охин лөө ямар нүрээрээ шигслэн харах юм. Манай хүн эцэст нь тушаал дэвссэн. Үүнийг харсан туслах цагдаа нь түүнийг бүр нэг нүдэрээ шарсангүй. Аргачгүй үстэй. Сэтгэл санаач авах юмгүй. Ямар үнээр ирсэн албан тушаал илээ. Оройн харих гэд машиндаа суудвал эгс нь гинт орж ирээл хам суучлаа. Өгийн зөрүүгүй Пак Юнагийн талаар л авлаад ундаг. Киноны ихэнд гарсан хар тамхитай тэмцэх хилцээнд нас орсон цагдаагийн мэдээлэгч нь Пак Юна байж л дээ. Тэр мөрдөгч нас орж хамтрагч нь хэрэг татагдсан байршлагдсан.
Харин үүнээс удалгүй мэдээлэгч нь болох Пак Юнач мөн нас барсны их хачирхалтай. Нэг ёсондоо энэ хэргүүд нь хоорондоо холбоотой байж магадгүй л гэж байгаа. Ингээ энэ хүзүүний зүйлтийг харсан эсхийг авалнаа. Энэ цагдаа нар түн суулгаж өгсөн камерлаг нь Пак Юнад өгч түүгээр хин нэгнийг тагнуулж байсан юм байлаа. Хэрв энэ зүйлтийг олчхол юм бол энэ хэргийн учир тайлагдана. Гэвс хуяал энэ хэрэгтэй дахин зурвалтыг хүсэхгүй байгаа болохоор хөвгөөл буулгачнаа. Ийхүү гэрзээрээ лефтэн сурахад гинт лифтэн гацаж ханаас ч юм өнөөх дуулахтай нөхөр дахиад гараад ирж байгаа нь. Гарч ирээ суяалыг хаашаа ч юм хүчээр чирээл аваа явчлаа. Ирсэн газар нь өнөөх танхаажуудын байр. Зөлгнүүд чинь хилд аваа зайлгсан хараахан зайлж амжааг болооч таарав. Яг энэ үед нь манай хоёр ороод ирнэ. Дуулахтай залуу бүгдийг нь хэмх нүдэж эхлэх ба энэ зур нь манай хүн Эксийн хэлээд байсан зүйлийг хайгаа болчихсон тэр. Гэртээ ирэн зүйлтэнд юу бичигдэх үлдсэнийг харж саялныг бүхнийг ойлгодог. Энэ бүхний ард гишүүн байжээ гэдгийг. Гэсэн ч үннийг хэлчихвэл зовж олсон бүхнээ алдах вэ гэхээс айж тэр зүйлтийг бүр мөсөн хаяхаар шид гүүрэн дээр зогсож байгаа нь. Ингээд яг шидэд хаях гэж байхад дуулахтай залуу гарч ирэн шүүрээл авчиж байгаа. Энэ хоёр бүр байнга тэрсэлтнэ. Өөрийг нь одоо бол хин гэдгийг танихгүй байна уу гэсээр яаж таних вэ? Тэрээр өөрийгөө энэ цагт үлдсэн шудраг усны төлөө тэмцэх сүүлчийн баатарл гэсээр гол руу өсөрчгөн тэр. Яг юу гэж юм байгаа. Энэ үед нөхөө гишүүн сонгуульдаа ялчихсан өөрчлөлөн гишүүнээрээ ажиллахаар болсон байдаг. Хэдэн гар бол болсон цагдаагийн дараа нар нь баярлцсан сууж ийн. Суяал орж ирээ араас нь гишүүн ч орж ир таардаг. Ингээл хөөе манай мундаг цагдаа хамт хоол идэм мэдий болоод явчлаа. Бүхэл бүтэн хүн алхахыг харсан хэрнээл тгий гишүүн нээлэх нь холгүй. Эчиг санаа зовх болчиххан бүр оршихоо болцсон л айтай. 0 ороод нэг сайн сэргэж аваад явъя гэсэн нөгөө л дуулахтай залуу. Мемори доторхын нэрээ үздсэн шүүг айлгаараа явчихсан тэр. Тэр дэрвэл хойноос нь хөөсөн ч амжиж барихаасаа нэгэн өнгөрсөн болтой. Сайко маань байдаг ирцээрээ гүйжиж бол гишүүнийг улаан өрлөөн жигээд орж байгаа нь. Чи намайг хэн болохыг одоо хотл мэдэхгүй л байна уу? Та нар танай байлгүй дээ те? Энэ сайко маань энэ бүх хугацааны турш яг үндэ манай суяал өөрөө л байсан байдаг. Гэсэн ч энэ бүх хугацаанд тэр дуулахтай залуу суяал өөрөө байсан байх нь тэр. Ерөөсөө шудраг бус зүйлийг хийсэн гэмжлэн түүний сэтгэлийг хуваагдaltaй болгож энэхүү хоёр тустай хүн болсон нь нэж. Нэг нь ашиг сонирхлоо урдаад тавих шудраг бус цагдаа бол нөгөөх нь шудраг усны төлөө юу ч их аимшиггүй шудраг нэг. Ингээд нэг ухаан орсон суяал маань гишүүнийг жийж унгаад тэгэж болоогүй бүр алуушны аран дуудан хид хид алгадаа авсан. Сая юу болж гайхаж байхад мэдгүй баахалхан араас нь хөвгөстэй. Гэхдээ мань хүн одоо бол дуулахтай залууг өөр хүн гэж бодоод байгаа байхгүй юу? Нөгөөхөө хөөж хөөж бариад гавлсан, өөргөө гавлсан л хэлгүй байх юм. За тэр яах вэ? Энэ үеэр манай хүн амтнаас нуугдсан байраа арай ч X-гээ дуудж байж нэг юм гаваа тайлбарланаа. Мэдгүй. X-с өөр дуудахан олдоогүй юм уу? Уудам удам гэхэд өөр газар олдсонгүй гэдэг шиг. За жоохон хацаачлаа. Амхандаа л өөрт нь юу болоод байгааг тайлбарлаж байгаамаа. Даан ч энэ ойлгох шинжаалга. Үнэхээр л энэ юм галзуурчиж дээ гэсэн харцаар хараастай. Одоо бол нөгөө зүйлтэй болж гишүүнийг илчлэхгүй бол бүх зүйлээ алдах дээрээ тулж байгаа. Гэртээ очиж хайсан байдгүй. Харин гэрийнхэн сейф дотор дуулаг улаан савх X-тэйгээ авахулсан зургууд нь байхыг хараад өөрөө ч шок. Яагаад энд ийм юмнууд байдаг вүлээ гэд мань хүн өөрөө ч ойлгохгүй. Үүний хажуугаар түүнийг хайсаар цагдаа нар ирэлгүй яхав. Хэсэг гэрийг нь нэгжиж байгаа л явлаа. 이제 이거 좀 더. За тэгэл хамгийн сүүлд зүйлт энд л байсан шүү дээ. Тэр гол дээрээ очиод хөлдөж өгтлээ хайж үзсэн ч олсонгүй. Ингээ ерөнхий амьдрал жигдэрж байгаа. Аргаа хараад яхаа мэдэхгүй ээж дээрээ очиод хүн баг ингээ алга болчвол битинийх гайхаараа ухааны юм ярьсан чигээ сууж байсан. Нөгөө зүйлтийн ээж нь зүтсэн байгаа нь. 너 왜 이래? Олцсон болохоор бөөн баяр. Дарга дээрээ очиж үзүүлтэл хангалттай нотолж чадхааргүй байна альхэн тэр. Дүрс нь бүрсгэр тод биш. Нэг мөр баталж чадахгүй бол эсэргээрээ өөртөө асуудалд орчихлаа аюултай. Гэсэн ч нэг удаа өөрт нь итгээд энэ хэргийг хариуцуулж байгаа л гэж гойнаа. Гишүүн өшгөлсөн хэргийн тэгэхээр ажлаас нь чөлөөлөх байлаар төр дээл харуулж өгөхөр болж байгаа.
Гишүүнгүй энэ үеэр өөрийг нь алуурчин гэх сэжгийг хаанаас олсон гэх зэрэгээр өнөө мө уйлдгүй хядж гэнэ өө. Боож өгөхгүй шахна. Суял одоо л нэг машины камерын бичлэгээ үзэж тэр дуулахтай галзуу амтны энэ бүх хугацаанд өөрөө байсан гэдгийг сая л нэг юм ойлгож авлаа. Сэтгэл зүйчтэйгээ ярилцаж ховсын эмчилгээ хийх гэж үзээ бүтлгүүтнэ. Энэ эмчилгээнээс биш энэ сэтгэл зүйч нь үнэндээ худлаа гарч юм уу? За юу ч гэсэн дахиад нэг юм аваа л явж байгаа. Түүний харих самд өнөөх нь хид үзэгдэх ба эмээ усан чинь овоо алга болвол эмийн түнд үүслэлэх бололтой. Тэгээ гэртээ ирээд амрах гэсэн байхгүй. Юу нөгөө юм үйлчлэх дахиж гарч ирээд алч хаашхна. Ингээд эцэст нь түүний нэрийг асуухад өглөө экс нь юу ч болоогүй юм шиг орж ирснээр ганц алгадаа алс ирээд юм байна. Ер нь энэ хэрэг дээр нь хамтар яа гэж. Угаасаа зүрүүд эмгтэй болохоор хүснээр нь хийхгүй болтгүй энэ удаад хамтрахаар л болж байгаа. Ингээд мөрдлөг эхэлнэ. Гэртээ ирсэн энэ манай хүний төрсөн ах нь ахгүй юу? Баахан чимэл торт энэ төр болцсон их хөөрхөө. Өнөөдөр болохоор манай хоёрын төрсөн өдөр. Ах トゥ хоёрын төрсөн өдөр нэг өдөр болдог нь их хачирхалтай юм гэсэн. Энэ тохиолдол биш ээ. Сая л бид суялын талаар нэг зүйлийг мэдэж авснаа. Манай хүн айлын өрөмөл хүүхэд бөгөөд түүнийг өөрийн хүүхэд гэж үсгэж ах нь өөрийн төрсөн төрхийг санаж ирсэн байдаг. Ямар сайн хүмүүстэй бурхан намайг уучлуулав те. Маргааш үлээ ах нь төрсөн өдрийн бэлгийг өгөхөд юм бэлгэсэл болоо явчих гэсэн. Нөө Кэн надад бэлэг өгөөрэй гэж битсэн байлгүй яах вэ? Үргэлжлүүлээд ах нь чиний дээр авчирсан юм нэгт чи яах юм бэ л гэж байна. Би юу авчирлаа гэсэн? Бүүм. Ганцхан пак юнагийн зүйлтийг авахаас гадна тахаачуудын хөрөнгийн баг бүгдийн чирээр ирсэн л болж таарнаа. Одоо өстө яад юм байгаа бүүм мэд өөрөө ч болохгүй. Нэг санаа төрсөн нь энүүгээр өвөө шигээд тэднийг өргөтөж барьж амнаа л болов. Dark web дээр эд зүйлсийн зураг үнийг тавиад одоо баригдахын л хүлээх хэрэгтэй. Нөгөө гишүүн чинь энэ үеэр бол баригдаж өөрийнх нь карьер нурхаас өгтлээлж байгаа. Тийм болохоор гаднаас хар тамхи хэдэр зардаг мафиатай нэлээд ихүү гаруудыг авчраа алгын захиалга өгч буй хэсэг гарнаа. Нөө хэдэн тахаачууд алдсан зүйлсээ олно гэд юун солонгосоос явах. Эндээ байсаар л байгаа юм байлаа. Ингээд dark web дээрээс өөрснийхөө барааны зургийг харж таардаг. Харин зургийнхаа норд ахынх нь пьяцаны газрын бичиг орцсон байх нь тэр. Одоо ч нэлээд л эвгүй юм болох гээд байгаа. Удалгүй ахын барьцаалсан гэх ба өөртөөх нь эз үсийг авчрахыг шаарддаг. Цагч байсангүй. Суул ганцаараа л араас нь очсон нэмэлт хүч дуудж байгаа баригдчихan тэр. Нөө хайрлаад үдэг лизингийн төлж дуусааг байгаа машин идэр байхгүй будаа. Тэгэл хэсэг зугцсан ч баригдаад зодуулаад эхэлж байгаа. Өнөөх мань байдгүй шүү зөөлөгч. Заавал зодуулсны дараа л гарч ирж итэр. За инхүү К гарч ирснээр одоо арай өөр хөлгүй яах вэ? Удалгүй нэмэлт хүчээрж амжилттай хэдэн тахаачудаа баривчилж авч байгаа нь. Одоо энэний амнаас эднийг хэн хөөсөлсөн гэдэг мэдээлэл унахчвал бүх зүйл болох гэлээ. Ингээл эцэст нь айлын мөрдөх шиг баривчлах хэрэг аваад очих үед аль хэдийн мань хүн алуулсан байх нь тэр. Нөгөө алуурсан хөслөөд байсан нь суялыг биш энийгээ л алуулах байсан болж таарж байгаа. Өөрөө баригдах гэж ирсэн дүүгээрээ туг тагцсан байгаа аахгүй юу? Энэ үед суялын ээжээс дуудлага ирэх ба дэлгүүрийн хамаг бичиг баримтыг аваад юу ч үн нураацсан. Ахыг нь ч мөн dark web дээр зар тавьсан хэрэгээр чирээд явцсан. Сайхан болж бүтчихсэн бүх зүйл оргонгоор эргээд манай хүний бүр сүнсэн зайлчхан тэр. Гишүүн дээр очиод өвдөг сөхрөн ам өршөөл гэж байгаа. Өөрөө битгийл арг ирэнч аюулд орсон болохоор аргагүй штэ. Гишүүнгүй бүр алсан пак юнагийн бичлэг эдрийг үзүүлээд гайхуулаад байгаа мó хаашаа. Үнэхээр дооёолж байгаа мó манай хүнийг. Хичнээн түүний нүдэнд хөөрхий охин харагдаж байсан ч одоо яаж чадахгүй. Ингээд хэсэг өөлөө сууж байсан дуудлага ирж байгаа нэ. Ахаа надад туслаарай тэд намайг хөөгөөд байна гэх залуу цагдаагийн дуу сонсдох нь зэрэг. Окей. Энэ явдлаас 2 цагийн өмнө Уг янзаа гэдэг багхгүй энэ цагдааг маань одоноос нэрээр нь дуудаад яваа. Мань хүн ухаан орох үед айлын мөрдөгч нь яг алах гэж байдیں۔ Аз бол симхийгээр нь зүгтэж чадсан. Үүний дараахан түүний араас хутагт тулгаж яаш нэг хэргийн нотлох хөрөмт гэж болохоор дуугараагаар авч чадсан юм билээ. Тэгэл инхүү зүгтаад явж байгаа болж таардаг. Энэ үед гишүүнч нөгөө хоёр алуурчтайгаа уулзсан. Мөрдөгчгүй өхөөсөө өмнө хин нэг нь хэргийн нотлох хөрөмт алдсан гэдэг мэдэж авнаа. Одоос боож өгөх штэ. Хидийг хамаагүй өөх болохоор тэр цагдаа олж алл гэж байгаа. Суялж бушуухан ууг юмтайг олж аюулгүй газар аваачдаг. Даас тэр нотлох баримтанд түүний хүн алсныг илчилж чадахгүй. Эсрэг тал хитрхи ирэх мэдлэлтэй хүн. Энэмгээр бол өөртөө л улам асуудалд орно.
Одоогоор Пак Юнаг алсан хэрэгт Уугёнтой гүтгэсэн байгаа штэ. Үүнээс яасан ч гарч чадахгүй мэт. Артал ирэх мэдлгүүдэд өвдөг сөхөрч уучлалгүй ухаас л өрөвж чадах. Манай хүн хэсэг гимшиж сууснаа гишүүн рүү заалгачлаа байгаа. Удалгүй ганцаараа байсан Уугёнтой дээр нөгөө хогийн гар нь хүмүүстэйгээ ороод ирж байгаа нэ. Суйлж угаасаа одоо гишүүний нохоо штэ. Юуг нь гайхах вэ? Гишүүн гой зодож нүдээ бүр хамаг бах таваал хангаж байгаа. Нүд халтармаар. Ийхүү зодож эцэст нь бачуурсанд өөрөө хүн алсан гэдгийг хүлээчихэн тэр. Эндээс л манай эдийн төлөлгөө биелж эхэлнэ. Уугёнтой өөрөө өгөөж болохыг зөвшөөрч гишүүний үнийг хэрүүлэх зорилготой л манай хүн барьж өгсөн байхгүй юу? Ийхүү эцэст нь түүний амнаас Пак Юнаг алсан гэдэг үгийг унгаж чадсан. Энэ жилийн хэрэгээ хүлээсэн баримттай болж байгаа. Тэр дөрөв нөгөөх нь зүгтаалаа алга болов. Араас нь хөөгөө барьж авсан ч энэ нэг нэх ивүү нөхөр. Суйолоо зодолтод барахгүй. К гарч ирж байж л үзээ гарна штэ. 잊지 말기. Ингэж нэг өөдгөө новшиг барьж энэ удаад манай хоёр ч овоогоор нийлхэн тэр. Түүнийг сая нэг хүн шиг шудрах сайн зүйл хийхийг харсан К бархсан айдаал хар зогсноо. Суйол маань одоо л нэг бүтэн амьсгаа авах шиг. Гишүүнч хоригдож хүрдэг ёстойгоо хүртнэ. Уугёнтойгийн биеийн байдалд ирдэж бүгд хамтаа Пак Юнагийн охин дээр зочилж байгаа нь. Түүний дүүг буруулж байсан байгаа. Игч нь өөрийнх нь охиныг сайн хүмүүжүүлээрэ гэсэн болохоор л даатгалын мөнгөнд тэгж их санаа зовоод байж л дээ. Өөрхөн хідүүлээ буруул ойлгочих. Охин ч ээжээсээ үлдсэн сүүлийн захиасыг үзнэ. Тэрээр ээжтэйгээ хорхон чулууг эцсийн удаа уулзж бойлмэт. 내가 잘해가지고 선생님이 나 Одоо нэгэнт алуурчин баригдсан болохоор энэ хэрэгт хэсэр үтгцэн хүн болгон нэр цагаацсан. Гэсэн чин гишүүнгой хар тамхины нэлээд том боостой холбоотой юм байна л та. Тэр нь баригдаагүй болохоор бас хэрэг бүрэн дууссан гэхэд хэцүү. Хүн амны хэрэгээр дуусахгүй энэ нь цааш өшөө том хэрэг болж байгаа л гэсэн үг. Суйол маань баахан авилга авсан гэд прокуророор хэсэг шалгадаж байсан байхгүй юу? Тэгсэн чи яагаад ч юм тэр хэрүүд нь хаагдсан. Яасан бэ гэсэн. Хүүхдийн төлөөх санд их хэмжээний мөнгө хадивсан болохоор л тэр. Манай хүн яг үндэ бас тэгж мөнгө хандуулаад авах хүн биш штэ. Тэгэхээр энэ нь Кэйн л хийсэн зүйл байхгүй юу? Мань хүн хідэн 0 заасан дансаа харж хямраастай. Одоо л бүр өнөөхтөөгөө илэрсэн. Барилгын дэрв дээр гарцаа өөртөөгөө хэрэлдээстэй. Яаж болсон мөнгө үлээдэ гэж уурлахад Кэйс сүрж бознаа. Авилга хахуулаар олсон мөнгийг хандив болгоцоо. Одоо бүгдийг шинээр эхэлнэ. Энэ үед нөгөө хар тамхитай холбоотой хэрэгээр гишүүнээс мэдүүлэг авах гэтэл Пак Юнагаар өөрийг нь тагнуулах гэж явуулсан бол тэр хүрдэг ёстойгоо хүртжээ эдэргээл хамаг амтны дургу үргээстэй. 진짜 이 새끼가. Одоо ингээ мөнгөгүй болсон хүн чинь тэр гоё байр машин дээр байхгүй штэ. Ээжиндээ л нөгөөд ирж байгаа нь. Дансны үлдэгдэл тэг заасан учраас хуучны аргаараа мөнгө олъё болов. Инхдээ өөрөө өөртөө шатар тоглох юм baашаа. Ярилцаж нэг үзээд хідээс хэд хүртэл хэн гарч ирж байхад өхрөе л гэж байна. Нөгөөх нь ч эсэргүүцсэнгүй. Ингээд төхөж чадсан болохоор нөгөө ажлаагийн хэрэг далдалж хэсэг авилга авч эхэлнэ. Гэсэн ч энэ арганд нь К юу гэж орох вэ? Ирж хахуул авснаа араас нь өөрөө ахаад ирж нөгөө газрын буулгаж хайснаа авсан мөнгөө шидчихэл гараа авчнаа. Энгийн хүн хараад өвчтөд дураагүй айлхэр юм болж байгаа. Маргааш өглөө нь үүнийг мэдсэн суялж боож өхөлгүй яхав. Нөгөө шоронд орсон гишүүн нь хар тамхины нэлээд нэр нөлөө бүхий хүнтэй холбоотой байсан гэсэн штэ. Тэрнийх нь боос хэдэн хүмүүсээр мань хүнийг ам алдгаас өмнө алуулж илгэсэн байдаг. Аз уулж гэх юм уу энэ хамт нь үхээгүй. Шүн бүр кейс хэрэгтэй нэг тийш яваад байсан нь X рүү л яваад байсан байдаг. Байнга цэцэг өршгүйгээстэй. X-ээ угтаа бол огт мартаагүй юм шиг байгаа. 오토바이 타고야지. Маргааш нь гишүүнээс мэдээлэл авах ёстой учраас эхний ээлжинд аюулгүй байдлыг хангаж өөр шорон руу шилжүүлэхээр л болов. Гэвч авч явах үед нь гинт машин осолцсноо. Осолдохч гэж энэ бас санаатай байхгүй юу? Дуусгаагүй ажлаа дуусгах гэж л тэр. Ганц гишүүнийг алаа зогсохгүй. Ер нь тэр машинд байсан хигионоос босод бүгдийг нь алж орхидог. Нөгөө хар тамхины боссуудын хийж байгаа л ажил. Ганцаараа амьд үлдсэн X маань гишүүнийг өөр тийш шилжүүлье гэсэн санааг анх гаргасан болохоор энэ хэрэгт бас хичгтэн болчихноо. Айгүй хэцүү. Цагдаа нар нь байнга хичгтэн болчихсон. Хөөхий хигион нүдэн дээрээ хамтрагчаа алдаж өөрөө чинь хэрэгт буруутагдаад үнэхээр хэцүү байдалтай байгаа. К түүний ийм хэцүү байхыг харж тэсэхгүй. Суйол ямар ч аргаар хамаагүй түүнийг авраач дээ. Хэрвээ тэгвэл би чамаас үүрд алга болёо л хамлтыг өгдөг. Суйолч дуган дээр нь зөвшөөрж яаж игээл хигионыг аврахаар шийдэж байгаа нь. 넌 내가 무조건 구해낸다.